Манай ээж үнэхээр романтик хүн байсан байлээ. Тийм үү? Би ээжтэйгээ болцоонд яваад бүр саунд ороод октын өдөрлөг хийгээд үнэхээр гоё байсан. Хөрх юм бэ ямар. Би нөгөө өсөө угаагаад ирээрээ чинээр өсөө угаагаад хөрх буржилчихсан. Ямар романтик. Тэгээ өөрийнхөө нөгөө юусэн ойрны дүмсөөгүй гоё костюм өмссөн байсан. Тэгж бэлдэж байгаа юм уу? Ямар хөөрх юм бэ? Өдөржингөө хамт явж айгүй гоё цугаатай байсан. Би тэгээ нэг л зүйлийг ойлголоо. Би өөрөө л хэлээд ээжтэйгээ ингээд гоё ярьсан чи ээж үнэхээр яг миний хүсээд байдаг. Цэцэглээд байгаа юм шүү. Яг цэцэг дэлгэрж байгаа юм шиг. Харин яг хавар болоод чи ээж гоё болоод битээр бүр хамт унтж байгаа. Ээж нь ялуурч өгч байгаа юм уу? Яана. Тэр гоё тансаг өнөртэйсэн ээж маань. Би бүр үнэхээр сүүлийн хэд оног үнэхээр авчихсан. Ямар хөөрх юм те. Өмнө нь яаж амьдраад байсан те. Ер нь бол яг л ийм байгаа байхгүй юу? Бид нар ээжээсээ ингээд хайрлуулах гал өсөөд идэг, ингээд идэг. Гэтэл яг өмнө хэлэхэд чи өөрөө төрүүлж алах юм байсан шүү дээ. Тэгсэн дээгүү хардаа ээжүүд чи ингээд сургалтын суух нь ховорхон шүү дээ. Гэтэл бид нар чи ингээд залуу хүмүүс шүү дээ. Биднэрт илүү боломж байна. Тэгэхээр бид нар өөрсдөө цаг гаргаад хэмээ өөртөөгөө ажиллаж чадсанаар ээжтэйгээ яаж ажиллах уу гэдэг зүйлийг сурчиж байгаа байхгүй юу? Энэ чинь л өөрөө амьдрал байгаа байхгүй тий. Тэгэхээр ямар ч байсан гэр бүлийнхээ харилцаа гоё болгосон хөөрхнөөдөө баяр хүргэе. Улам гоё ялгаараа. Ээж чи улам арманчиг болно шүү.